Галзуу кино суугта 5 морил. За ингээд нэг л мэдхэд 100k хүрдэм байжээ. 100k спешиалдэ зориулж ярихаар бэлдсэн кино бол 2010 онд гарч байсан Татар ажиллагаа. За тэгэд манайхан ч одоо дарддаг юмудаа хилүүлтгүй л дарддаг болцгоосон дөө. Та нартай баярлалаа гэж хэлээд кино тайлбараа эхлүүлцгээе. За кино маань цусандаа хутгалцсан хоёр залуугаар хэлнэ. Тэдний нэг нь өөрийгөө буудаж нөгөөх нь тайвнаа гэж орилж үзэгдэл эхэлж байгаа юм да. Бас Монгол кино гэхэд галзуу эхэлж байгаа юм шүү. За тэгээд ихэнд гарсан хоёр чинь гуруула болцсон шоронгоос гарч ирж байгаа юм. Энэ гурав бол гол дүр учраас эртхэн танилцуулчих. Энэ дундаа арай царайлгэн тайвнаа. Галзна нь тулгаа. Жишээл болоо тамхи хослуулсан гар бол Гэлба. Харин машинта тэднийг тосоод хүлээж байгаа залууг бол Коля гэнэ. Нэг хал үтсэн рок дуучин надад. Амьдрал бол зургийн цомог юм. Амьдрах бол төвчих гэж хэлсэн юм. Харин бид амьдрах бол тэмцэх гэж өөрчлөхөөр шийдсэн юм. Гаруудыг шоронгоос гарч ирэхэд ганган машин, гадаад паспорт, цүнх дүүрэн доллартай Колё тэднийг өгтнэ. Юу их мөнгө ямар учиртай болохыг энэ хэдийн адал явдлаас хамтдаа хэдүүлээ олж мэдцгээе. Тайвна ажилласаа халагдсан бол та захирлаасаа ахин дахин боломж олгохыг гуйгч. Энэ нь анхны удаа биш болтой. Бас захирал тэр хоёрын ярианаас Тайвнагийн охин нь хүнд өвчтэй гэдгийг мэдэж авцгаана. Би танаас нэг юм тодруулах гэсэн юм а. Намайг хад тушаал гарчиж. Тий. Мэдж байгаа. Би ерөнхий нэгтлэнгээ болсон ч гэсэн ядаж хамаагүй тийдэр ч гэсэн хийл да. Тий. Бэнж байгаа. Хэдтэй вэ? 33-ны могоо. Яах гэдэг. Хүчийг яах гэдэг аа? Тэр захирлын зөвлөлийн хурлын шийдвэр айл хэдийн гарчихсан. За? Чи яасан салж өгдөг надад амш гамтан бэ? Чийдэх. Би чиний хөвч жогд өвчтэй байхад чамд тусалж ийсэн үү? Аа? Тэгэд Өш. Энэ удаа бол ямар ч арга байхгүй зүгээр. Чи зүгээр яваат. Чи яваат л даа чи. Захирлаа. Надад хэцүү асуудлууд тулгарх бүрээд л хариулт тайсан даа ч юм уу. Нулимстай нүдэрээ би тэнгэр өөд ширтэх дуртай. Гэвч тэнгэр одоо болтол асуултыг минь хариу болгож нэг ч мэрэгэн зөвлөгөө хайрлж байсан удаагүй. 58-ндээ уйлаад яах втэ. Амьдрал бууж өгөх болоогүй ч юм ч тоо. Ажлаасаа өөр ингэсэн юм аваад нулимс дуслуулан гарч байх хооронд мань захирлын гарыг боосоо гитсэн сууж байх. Үгүй яриагийн чагнахны буруу гарын юм яриад байдаг шүү. Бараа таваар мөнгө төгрөг устгал хeenчрэх шиг чухмал айхтар юм хойволдоод байгаа болтой. Гэхдээ мань 50-ыг энэ тухайн сэжиг авчихсан гэж бодоод халдчихсан байж. Факс ирсэн. Уашгүй. Нөгөө дүүл чинь бараагаа нааш нь ачуулсан байна. Бараагаа юу? Устгал хийсний дараа мөнгө авна. Урьдчилгаагаа ямар хэлбэрээр авсан? Үлдэгдлээ яг тэр хэлбэрээр хийн шүү. Тэгэхээр чи 2 хоногийн хугацаанд мөнгөө кэш болго. Эхнээсээ заадуул чинь үнээр авчаад байгаа юм биш үү? Оо гайгүйч. Би өчтөр нөгөө хийж халаад хайчихсан. Сайн байна. Тэр хүү мдээгүй байгаа. Мдээгүй. Өнөөдөр оронд нөгөө хүнийг тавьчих юм уу? Тэрийг чи өөрөө л мэд. Хөрхи муу 50-аг гэртээ ирэхэд эхнэр нь охиныхоо үсийг хусаж байх нь тэр. Эннээс харахад охин нь хавдрын хүнд шатанд байгаа болтой. Хосож байгаа чи нэр хийн тэ. Юу нэрвэ миний охин? Яг үснэ нэр олон хүмүүс ирээл надад бэлэг өгөөй. Миний охин чи ястаа хөрөнд толгойтой олчлаа шүү. Энийг сонсоод ээж нь өөрийн эрэхгүй нулимс бөмбөрүүлнэ. Ээж охины ярианаас хэр хүнд өвдсөн гэдгээ ч мэдэхгүй. Гинэн цайлхан цагаахан охин. Энэ зур сэмэрхэн орж ирсэн 50-аа эхнэр охин хоёроо нууцаар хараад хэцүүднэ. Тэгээд тэсэлгүй тайвширхаар гадаа гарч суулаа. Бурхан зөвхөн надтай хамт.
Миний талд байгаа мэт инээмсэглсэн зургуудаар дүүрэн баясгалан төдрүүд өнгөрдөгч. Тогон тасарсан левтэн чөтгөртэй хамт гатсан юм шиг хар бараан өдрүүдээр дүүрэхэд бид шалгуур хэмээн эндүрч шүд цон твчдэг. За 58 маань хаар багын хамт шороо идэж үссэн найз тулгаа дээр очлоо. Хүн уцэг нэ. Найз маань 23 дугаар сургуулийг надтай хамт төгссөн юм. Америкийн нэгдсэн улсын визэнд 9 удаа ороод одоо хүртэл зөвхөн Монголд л байна. Энэ найз тулгаа нь бол нэг тийм эвгүй газар, эвгүй гарууд дундаа. Бас том баажка юмдгүү да. Аймдгүй. Хотлоо том дэлхийн дээрм тонуулаас яриастай. Юу вэ? Чи арх мэрх болоод юу болчих вэ? Өш. Охины чинь би зүгээр хэмдэл. Ташаа цагаа. Эст амар дэвид тавьчирч. Дандаа нууц камераар авцсан. Дэлхий дээр болсон шилдэг тэм тэргүүдийн 3 цуврал. Бас баруун нэр гараад байгаа Шарар Бэлигийн хамгийн сүлд ичсэн хэнэр ажиллагаа гэдэг ном. Яаж авах вэ гэж бодож байна. Чи нөгөө миний өгсөн киног үзсэн үү? Амар байгаа сте. Тийм зэрлэг хамгаалалтын системтэй багт. Мөнгө нь усч байгаа юм да. $500 мянган. Ингэж л байчихжээ штэ. Тэгэхэд манай банкны хамгаалалтын систем гэж юу байсан юм? Чи бол нэвт мэдж байгаа байсан. Тулгаа. Чамд мөнгөний хэрэг байна уу? Цалингаа аваа юу? Үгүй ээ. Ер нь мөнгөний хэрэг байна уу чамд? Хэрэгтэй байхгүй яах юм? Хэдэн сайхан дэвид авчмаар л шүү. Биш. Тэрнээс ч бүрч их мөнгө. Бүр нарийн ярил наад саяны яриад байгаа. $500 мянга чинь. Хаана вэ? Манай банкнд. Өөш. Чи тэгээд тус гадаг юм уу? Над нэг арга шүү. Чи тэр номыг авдаг. Бишээ, тэр цаатлынх нь. Энэ ном дэвштэй. Банк дээрэмдэх 500 арга байгаа. Дандаа баригдаагүй банк дээрэмдсэн усан ажиллагаанууд. Чи зөвхөн байгуулж чадах уу? Хинтээ гэдгээс шалтгаална. Надтай. Болж ил байна. Хамгийн гол нь чи өөрөө яг шийдсэн юм. Наас нь өнөөдөр ажилласаа халагчлаа. Сабак. Ячж байгаа охины маань юу олон модод авах юм. Манай банкнд иргэд бусад байгууллагуудын мөнгнөөс гадна сая $200 мянган хин дээрч данцлагтайгаа манай салбар дээр бэлнээр байгаа. Эзэн тодорхой биш. Эзэн тодорхой биш шүү. Наач юу гэсэн үг? Бороо юм гэсэн үг л дээ. Би банкаа сайн мэднэ. Тэгвэл хойлох нь барахгүй. Санаа нийлсэн хідэн багийг холоод шууд дээрэмдсэн дээр. Яг. Уулгалж толцох гэсэн үг өвчтэй штэ. Өш. Хамгийн гол нь зүв бага бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд хэдэн хэрэгтэй юм бэ? Ажлын багцаас болно. Чи надад мөнгө хаана байгааг, банкны хамгаалалт хэдийд яаж гардгийг, бас банк дээрэмдэх үед
хин байж болжгүй над хэлээд. За эз. Ош. Өдрөө шөнө. Яг ажил тарах үед. Тэр үед чинь гадаа гудамжинд олон хүнтэй. Бид нэр дунд нь уусахад амархан байхгүй юу? Тэгэж ажил тарж байгаа юм чинь банкны ажилтаа гарan сарнцсан байдیں۔ Нарийн бичиг байгаль. Нарийн бичиг байгаль. Нэрөө сэлэнгээгч. Ярав сэлэнгэ. Өөр Хоёр хамгаалагч. гэдэг мөнгө хаана? Мөнгө саад өрөө. 7. Хурн нэштэй. Няравт. 7 код. Кодын тайлах хэрэгтэй юм байна да. Хош. Тэгвэл зэрэг эхний ээлжинд котел хамгийн сайн компьютерч. Бас сайн жолооч. Хамгийн сүүлийн унаа хэрэгтэй. Энэ ажиллагааг хэн өдөртөх? Чи Мань хоёрын халамцуу яриа даймжраад ахаад нэмж ууснаар шарталт гэх кинонд гардаг шиг л дуу бүжиг найр наадам болоод дууснаа. Өглөө 50-аа эмнэлэг дээр очлоо. хэрвээ миний амьдрал энэ зүүч шиг байсан бол дэндүү жаргалтай юм. Гэхдээ амьдрал өөрөө олон янзын зүүч шүү дээ. Маргааш өглөө лизинг хугацаа дуслаа шүү дээ. Чи захирлуудтайгаа нэг зээлээ ярьсан уу? Үгүй, үтэйгүй. Анакодо байн байлгаад хэцүү болоод байна шүү дээ. Тэрнтэй уулзахаар арай хүчтэй. Монгол хэлний хичээл дээр найдвар гэдэг үгийн язгуур нь найз юм аа гэж заагаагүйч. Над бол хамаатай юм шиг санагддаг. Найз минь миний төлөө хоёр хайрцаг гутлын тос нүүрэндээ нялсанд би одоо хүртэл баярлалдаг юм. За мань тулга хоёр хайрцаг гутлын тос нүүрэндээ нэлээд гадаад харь арьстай жуулчны дүрд хувирч банкн дэх камерын байршил болоод нэмэлт судалгаа хийж байхад 50 ажлын зар хайнаа. Тулгаа үргэлжлүүлээд багийнхаа бусад гишүүдийг цуглуулад нэгтгэв. Дуусгаад тулгаа 50 дээр алуурчин Леоны дүрд хувираад хүрээд ирлээ. Одооноос эхлээд хоёулаа. Олны нүдэнд өртөж ерөөсөө болохгүй. Маш нууц ажил учраас их хурчин байхгүй бол болохгүй. Юу ажил вэ? Чи ч одоо мартсан юм ааши. Нууц ажиллагаа. Зас. Юуны чинь заас гэж сууд. За тэгээд андууд нэг бааранд орж ирээд тулгаагийн судалсан судалгаа төлөвлөгөөний талаар ярилцсан. Би өөрсдөө ажиллагааг нөгөө Ширар Билигийн Хенри ажиллагаа гэдэг шиг татар ажиллагаа гэж нэрлэсэн юм. Ямар би өнөөдөр танай банкнд ажилт хийгээд нарийн судалгаа явуулчихсан. Гуйлагчны хувцас олдохгүй л зовоосон доо. Банк дээр нь төхүйд байх хүмүүсийн нэр ус, нас сүдэр, хаяг, сонирхдаг зүйлс, гэр бүлийн байдлын хэрэгтэй. Жишээ нь танай байглаа. Нөхөртэй. Мань нөхөр банк дээрэмдэх гээд байна уу? Эсвэл хүүхэн уруулах гээд нү? За тэр яах вэ? Одоо би чамд өөрсдөө хамтрагчдыг танилцуулъя. Энэ хүн манай жолооч ах бол нэр нь Коля. Би энэ хүнд бат итгэдэг. Харин энэ хүн бол манай компьютерчин байх бол тэр нь Гэлба. Би Гэлба чаахан эргэлзээд л байна. Ингээд 27 нэр 19 цаг 15 минутаас 19 цаг 45 минутыг хүртэл 30 минутын дотор банк руу алдна. Хамгийн гол нь охиныг чинь л эрүүл саруулах хэрэгтэй тийм үстэй. Харин үлдсэн орлогоо дөрвөлээд гიშгэн баж авна. Яагаад гэвэл бидний нэг л байхгүй бол энэ ажиллагаа бүтэхгүй. Би зөвшөөрч байна л та. Гэхдээ сайн байна. За тэгвэл маргааш бид нар Колигийн гараж дөрвөлээ байж байгаад ажиллагааныхаа талаар авч хэлсэн. Одоо хоёул эндээс эртхэн шиг гараа зэвсгээ захиалж гэж хэлээд зэвсэг наймалцах хүнтэйгээ уулзнаа. Монголд хүсвэл хүмүүс юу ч хийж болно. Бас юу ч олж болно. Бас юу ч хийхгүй амьдарч болно. маргааш өдөөсөө шүрчээр авчих гэж байна.
Бид нэр аль болох зэвсэг хэрэглэх байхыг бодно л. Тэгтээ бэлтгэлтэй байсан дээр үстэй, тийм үстэй. Тэгээд хэдийг төлж авч байгаа юм бэ? Төлбөрийн дараа хийнэ. Хүн болгоны авахаас $500 хасчих жоохгүй юу? Харин ч юмд ярьчлаа. Эндээс арги. За ингээд багийнхан цуглаад хоорондоо танилцсанаа. Мань тулгаа бодож олсон төлөвлөгөөгөө багийнхантаа танилцуулна. За та бүгдээрээ танилцгаая. Намайг бол дагуур гуруулаа таних шүү дээ. Энэ миний тойрт яриад байсан нөгөө Анукагийн аав нь 50 гэдгийг танилсан. За сайн байцгаана уу? Хаач уу? За чи болё л доо. Зүгээр ярил л да. Коля, 50. найз сонссон. Охин чи нэгдгийг заа юу? Ялба. 50. Ялба. Коля. Яг одооноос эхлээд би нэрээр нь дуудаж ерөөсө болохгүй. Номер 1, номер 2, номер 3, номер 4 гэж дуудана. Номер 1 бол банкны мэрэгжилт. Коляг номер 3 гэж дуудана. Манай жолооч авах. Аав нь Монголд шөнгийн мод тосгож ирсэн орос. Насаараа лаавыг айж өндөө зайл. За тэр яах. Номер 4. Монголд бол нэг номерын хакер. Компьютерыг маш сайн эзэмшсэн. Бид нарыг мөнгөнд хүргэх гол хүнтэй. Тэмсэг улаан дипломтой төгссөн гэж та нар боддоо. Би төгсөөгүй шүү дээ. Төгссөн байж. Төгс. Улаан дипломтой. Тэ, улаан. Харин би бол номер 2. Энэ ажиллагааг удирдна. Ер нь иймэрхүү төрлийн нууц ажиллагааг удирдж исэн туршлагатай. Энэ тулгаа бас хурган гэмт хэрэгтэй бичлэг, ном, сэтгүүл уншдаг гэсэнтэй нэгэндээ бас кодоор нэр өгöd байгаамаа. Манай ажиллагаа 27 оны орой 18 цаг 30 минут гэхэд үндсэндээ бэлэн болсон байх хэрэгтэй. Хөш номер 3. Чи 18:00 гэхэд товсон газараас очиж машин уулгаал. Хөш, ямар машин байл дээр үү? Барууны хурд хүч сайтай машин байсан дээр баг. Чи ялтын өмнөх талбайн таксины зогсоол дээр компьютер техник хэрэгслээ бэлдээд 18 цаг 15 минут гэхэд яг зогсож байгаа хэрэгтэй. 18 цаг 20 минут гэхэд банкны гадаа ирж зогсно. Тэндээ машинаа нууж тавиад банкны ажилчдыг тартал 19 цаг хүртэл нууцаар ажиглаж явуулна. 19 цаг 5 минут гэхэд хамгийн эхэлж чи банк руу орно. Хой. Чикутгаа чав дуудаад байгаа юм шүү. Яадаг юм чикут тав. Аха, би унаарч яах үдэж идэх үү? гэж хэлээд зогсож байна. Унаа хүлээгээд байгаа маа. 19 цаг 10 минут болоход би банк руу орно. Номер 4-ийг хамгаалагч хаалгаа барих гээд хөөж байна. Би тэгээ чиний найз зүйлтэйгээ цагаа алдаа зогсож явах юм Ямар байна. сонин гар. Гэлбаа. За юу вэ? Наач чи цагаа хүмүүс хүртээ бэ. Чи яагаад хэдэн минут хүлээх шүү дээ, аа? Хүмүүс хүртээ. Гараач. Харин би чамайг авч явах гэж байгаа шиг царай. 19 цаг 11 минут болоход номер 1 орж ирнэ. За сайн уу? Юу вэ? Юу ах те баяжлаа. За тэгээ ажлаа санаал хүрээ дөрөв. Дайжгүй юу? Хамгаалагч чамайг таних учраас чи тэрэнтэй айлах удаан яриа үүсгэх. Номер 1 хамгаалагчийг үүдний хэсэгт аваачаад За тэгээ танайгаа сайн өстэй. Ажил олсноо. би хамгаалагчийг араас нь тоосгор зогч угаа. Тэгээд хаалгыг дотроос нь түгж чинь. Номер 4. Чи сейфтэй өрөөнд очиж сейфийг онгойлгоо. Код нь 9 оронд. Чи онгойлгож чадах уу? Надад кодных нь 2 орон байхад хангалттай. Банкнд ажиллагаа явуулж байгаа хооронд номер 3. Чи машиндаа сууж байна.
Цаг яг 19 цаг 30 минут болоход тэр хоолоогоор гадаг шунгаас мөнгийг аваад машиндаа суугаад хүлээж авах хэрэгтэй. Номер 3. Чи бид гуравт юу ч болсон. Ямар ч юм тохиолдсон. 5 минут хүлээн шүү. Аимшиг адал явдал гэх мэт ямар нэг зохиолоор найз нөхөд хамт олноороо оргож зүгтэх даалгавар биелүүлж хурц ухаан авхаал самбаа шаардсан нөхцөл галзуу мэдрэмжийг авахыг хүсвэл Quest Lab-ыг зориорой. Quest Lab. Хэрвээ гарч ирэхгүй бол номер 3 ганцаараа явж гараж дээрээ хурж ирээд маргааш өглөөний 10 цаг хүртэл уцаар холбоо орохыг хүлээх ёстой. Тэгэд хинхээ ирсэн байна. Тэд нэртэй явж шууд хил гарна. Гадаад гараад энэ захиаг задлаж унш. Энэ захиан дээр цаац. Төлөвлөгөө амжилттай болно гэж бодож байгаа учраас нууцлсан дээр баг. За тэгээд гарууд төлөвлөгөөгөө нарийн битсэн цаасаа устгах гээд шатаах гэсэн чинь бүтлгүү гарууд юм хониах уу? Нэг нь хөл дээр бензин асгаад Колегийн гаражийг шатаачихчих. Колеж гал команд дуудах гэсэнд тулгаа байлуулнаа. Ман дөрөв арай гэж галыг унтраасны дараа зарим нь бас сэтгэлээр унаадахнаа. Болио. Та нар надад гараж төлж өгөр. Юу гэнэ? Та нар одоо яач чадах? Үгснэлээ мяарад байгаа. Айгаад байгаа юм уу? Чаас. Та нар намайг харж заа юу. Хүш. Зөрөгтөн зөжгөлхөө гаргаад ир. Чаасаваад юм. Мэ. Наатааса. Асаалтаач. Асаагаач та наатаа. Юу болоод байгаа юм бэ? Та нар ч одоо яагаад байгаа юм? Та нар намайг сонсч юм бидүү? Би та нарын нүдэнд нөгөө л нэг ногоонуудтай шар устай шатсан бааштай код харагч байна тийм үү? Гэхдээ миний биеэр заяа. Замынхаа дундаас буцдгүй орсон суцаж байгаа. Би язгууд шаллаа. Тэгэхээр би зөвч байсан, бурууч байсан шийдсэн мэдүү? Одоо л нэг санаа нийлэх шивдэ. Аюу. Өөш. Ухна. Ханд гэдэг үг хамгийн анх Тэмүүжин жамаахан үед л амилсан байх. Хэрвээ тэд анд байж агуу их түүхийг бүтээгээгүй бол нууц товчоо бичигдэхгүй байсан бизээ. Багын найзаа зулын гол болж шатна гэснээс болсноо бүгд л зөвшөөрч нэгэн хэвийн тайван амьдралаас дор бүрнээс салах ёс гүйцэтгэж тулга маань сэтгэл санаагаа төвшөдгөх йогийн дасгалыг зааврын дагуу гүйцэтгсэн боловч шүнжэнгөө халуурч хонсныг Колегийн маань гитараас хамгийн гунигтай нотуудыг шгэлж Гялба маань олон жил хадгалсан зандан бие зүс таних нэгэн бүсгүйд зориулахаар шийдсэн нь талаар болсныг би сүүлд мэдсэн юм. Тавина эмнэлэг дээр охин дээрээ ирлээ. Гэжээ мессийн тухай үлгэр байдгаа мó? Мессийн тухай үлгэр үү? Тий. Мессийн тухай үлгэр чинь миний охины тухай үлгэр байхгүй юу? Миний охин чинь там болоод гоё мис олно тий? Тий. Өө аав нэрчгээё. Сайн байна уу эмчээ? Ээж нь надтай нэг уулзаадах та. Аваа. Та тэгвэл намайг уртаас урт төстэй болтой миний энэ хавчаарыг хадгалж байгаарай. За, тэгэлгүй яа. Одоо энэ та бит хоёрын нөөц шүү. Энэглээ ч гэсэн битгий хэлээрэй за. За, аав нэмжлэхгүй за. За. Зөгч нь. За батлий. За. За. Алва унс. За.
За одоо миний хамарцаа. За. Аав нь ажилдаа явлаа. За. Аав усч. За. Би өнөөдөр ажилласаа чөлөө авчихсан. Чим ядарч байгаа хта. Найз маргасан сохноос хийдэ. Чи яагаад намайг хураад байгаа? Чи яагаад охиноо хураад байгаа? Чамайг ажлаасаа халагдсаныг намайг мэдгүй гэж бодож байна чи. Яшиг маргаш бид хоёрын нэмгээс чи гарч ил та. Битгий дими имэрэд бай. Би мэдчихээн. Ууранд хөрсөн тайвнаа гарч ирээд тулгай тавуулцлаа. Тулгай. Бүгд ирсэн болий. Одоо чи яв. Харь. Чи одоо яаж чадах вэ? Номер 3 машина хулгайлж байгаа. Номер 4 ялтын өмнөх бадар компьютерээ бэлдсэн хүлээж байгаа. Юу яриад байгаа? Ер нь миний амьдрал та нарт ямар амаатай бэ? Тэнийг юм хайши. Надаас бол шорд орох гээд байгаа юм уу? Чи тэгээд охиноо яах гээд байгаа? Аа? Чи тийм их мөнгө. Тэр банкнда бүх насаар ажиллаж болохгүй заа юу? Тэгээд ч бид нар химра туулан зайчлуулсан чиний төлөө биш. Охины чинь төлөө зүгээр байлаа чи. Охины чинь биеийн байдал одоогоор овоол дээрдлээ. Боломж байвал гадагшаал явж имжлүүлэхгүй бол бид нар эндээ удаан торгож дийлэхгүй л болоод байна та. Чин шоргоолжийг харж байна уу? Амтын хүртэл өрөө хүүхдийн төлөө ингэж зүтгэж штт. Бүх юм бүтнэ. 100 татах уу? Энэ зурт өнөөх хоёр бос утсаар ярилцсан. Байна уу? Яасан зэрлээ. Уцаа алдаач. Авцсан байна зэрлээ. Ажил юу болж байна? Урдлахгүй бол салхи буруу тишээ эргэчихгүй дээ. Шуурхаас өмнө намжуулмаар байна. Айлуулаа зэрлээ. Хүшээ. Гадаа шуураад байгаа юм уу? За маань хоёр зэвсгээ авахар худалдаачин дээр очиход нөгөөх нь орос хүн байна. Мань тулгаач мэддэг хэдүүгээ холбоод ойлголцож ядаж байхад тайвна орос хэлээр харин дуурчгантал ярьдаг байгаа. Осторожно. Я понял. И чё? Он стреляет? Я не знаю, наверное. Нужны патроны и ленты к нему. Яхаа. Би ч шорондор болтолгоо нөгөө хоёр маань хэцүүдэндээ. За энэ хооронд номер 3 Баянгол зочид буудлын зогсоолоос машин хусах гээд байж байна. Ядаж ухад бүх машин нь жолоочтойгоо байна. Мань бүдгүүгээр машин тэр гусах бай тухай жолооч нарт нь хөөгдөж туугдаад бүр загнуулсан байж үгүй. Бүр нэг доож өгдөг. Тэгээд мөр зөрөө унжуулсан сууж байсан хажууд нь бүр нэг дээр үе машин түлхүүрэн зоолттой байж. Мануу явахтай. Уухантаас гоёа алгадаад тэр машиныг аваад явлаа. Хойноос нь эзэн болтой нэг өвгөнгүүгээ л үлдэн хөргий. За тэгээд зэвсгээ авсан хоёр дээр номер 3 нөгөө мө машинаа санжигнуулсаар л ирлээ дээ. Чи одоо юу авд ирсэн бэ? Барууны хурд хүчтэй машин гээд гарч байгаа. Өөр машин олдохгүй шүү дээ. Тэгээд ч би энэ машинч олох гэж яаж зовсныг мэдж байгаа юм. Ерөөсө болио. Чи энэ буугаар. Энэ машиныг хар. Чи наашраа. Өш. Чи одоо юу яриад байгаа юм бэ? Аа? Нэгдүгээр бид нар тэр бэлмэд орж буудахгүй заа юу? Зүгээр л хүн айлгах зэвсэг. Хоосон муунаас 20 хүн байна гэдэг үстэй. Хоёрдугаарт энэ машин харин сайн машин байна. Сумдах чадвар их, төмөр сайтай. Америк өндөрч надад ийм машинаар нуучаал буудалцаад байдаг үстэй. Наа юу ч заа юу? Надад ч битүү машин олдоогүй юм уу? Өш. Чи одоо юу аваад ирсэн? Аа? Станик ирэнхүү самаг юм. Номерыг боож өглөө шүү дээ. Яах гээд байгаа чи? Ой. Яа. Цаан чи номер дөрвөлгөө сүйд болж байна. Өш тэр бууч үзье. Би ямар бодох юм? Гүч үзүүлчихээч. Чи буугаар яах юм бэ? Машинда сууж явах юм чи? Гэ буудцоо би яах юм бэ? Чи надад хоёр гараа өрүүлээсээ л битээ салга заа юу? Тэгээд би гараа авахгүй л чинь мөнгө ч очиж явах юм. Нэрээ. Боо нэр гарах юм болов. Наашир богод. За, бүр аргагуудах юм бол энийг л хэрэглэнэ. Чи чадах. Хөлмөтө үзүүлчихэд гарууд номер 4 дээр очиж авах гэсэн өнөөх нь ядж хахад гостуу юм аа. Гэхдээ тулгаач явъя гэхэд гэлба нэг хэдэн бацаан дуудчих. Тэгсэн нөгөөдөл нь суурин PC-ний дэлгэц процесс маус энтрийн зөөж явах юм аа. Яанда дээр.
Хамгийн бага л энэ штэ. 14 ч юм уу. Чамд яг ийм дөрвөлжин жижиг дэлгдэг ийм ууц юм уу чи? За. Суу. Мань тулгай номер 4 ноутбук л авчирна гэж бодсон бол та. Та нар ч гэсэн бас тэгж бодож ирсэн мэт ээ. За ингээд ажиллагаа нь чихэллээ дээ. Наад маш намтраа. Эргээд асуулуу. Жишээд ямар хааш юм бэ? Астгүй юм уу? Аккумулятор муу юм шиг үлээ. Сабаа гэж. Одоо тийг асаалтаа гоод харч бензин дуусчих шүү дээ. Тэгин шүү дээ. Бензин хэр зэрэг хүрэлцээд байгаа юм бэ? Уг нь энэ даачид гайгүй цагаад байгаа юм л та. Суутрах ч шүү дээ. Ямар Эдэ бензин авахгүй болохгүй хаа. Надад ч хэд идгийг хэн ч мэдэхгүй үстэй. Навэр гэдэг. Чам мөнгө нөө. Байхгүй. Надад ч уг нь 1000 төгрөг л байна л да. Хоёрт мөнгө нөө. Надлаа юу ч байхгүй шүү. 8500 төгрөг. За 2500 төгрөнд хэдэн литрын заах вэ? Хич байсан яадгийн би хурдалдаа хурдхан шиг бензин аав. Бензинд яв. Хөөш нөгөө банкных чинь тарж байгаа юм шүү. Тэр хараа. За. Төлөвлөгөөнд өөрчлөлт орлоо. Малгайгаа өмс. Чи юу яаж байгаа юм бэ? Бензинд яваа штэ. Та нар яах вэ? Бид нар яадаг юм бэ? Банк авахгүй юу? Яв, яг цагт ирэх шүү заяа. Яв. Бач гараа. Бити хөдлөрөө. Бөөш. Сэлэнгээрч явж штэ. Хинхэ гарсныг бүртгэсэн юм уу? Хүснээ чи бүртгэх. Та нартай хэрэлцээр бол таарлаа. Хийнэд нэрээ яана. Яаж банк дээр үлдчихэж байгаа юм бол бүтгэхгүй нэр. Ажиллагаандаа бэлтгээд зоргоо чангалаад 100 татах гэ тулгаа ингээс нэг шил тэм гаргаад ирэл. Тэрийн Коли хооноос нь харстаа нэг аяг бариад ирцээ. Бүр ямар ч үед бэлэн байдаг шүү ээ. Гуруулаа. Чи одоо энд хүснээ хийж байгаа юм бэ? Аа? Бензинд явгаа үстэй. Яваач. Машин дөрөв дөгөлдөө. Бааж цаана. Гарууд зоргоо чангалчаад төлөвлөгөөний дагуу номер 4 төрүүлээд 2 хамгаалагчийг саатуулахаар орлоо. Аха. Би оноо артлаж яах хүлээж иж болох уу? Цаг цаац. Уг нь тулгаагийн төлөвлөгөө өсөр штэ. Хөөж туугаад тулгаа авч явах хүн болоод хамгаалагчийг цохиож ухаан алдуулаад энэ ажиллагаа нь одоо эхлэх ёстой байтал. Манай эдийн дээрм эхлэхээс өмнө сүүрэн гэдэг нь болж байгаа юм да. 2 хамгаалагч дээр нь нэмээд 2 цагта ирсэн бүр хүзэр тоглож үүдэг шүү. Гэлбаач энийг мэдээд гарах гэсэн өөдөөс нь тулгаа ороод ирнэ. Цаа чи бүүн цагта ирсэн байна. Хайранд очилдоо тэр хамгаа бат хурдлахгүй. 2 цагта ирсэн байж тээ. Төлөвлөгөөн дээр ч 2 цагтаа л хийж байгаа юм. Нэмээд өөр 2 цагта ирсэн байна. Хамаагүй хийх юм аа хий заа юу. Юугүй тайвнаач ороод ирлээ. Хамгаалагчийн тандгийн хойно яриа өдөж анхаарлыг сарниулж байх зур цохиж унгаа гэсэн тохиоглоо. Тулгаач болио гэдэл охиогод ахад тайвнаа анзаарахгүй цохихгүй л. Гэлбаач гостон болохоор яах вэ? Тоосог гаргаж ирээд тулгаад өгөхөд тулгаа бандсан хүн ална гихчээр очиод цохлоо шүү. Оо, холоо бантан дондор мань захирал мөнгө дүүрэн цүнхтэй гарах гэж байна. Хүчин хаадахыг хамаамыг хаалта. Нөгөө чинь матад нэгжлэг эргүүлэх гээд ам шүү. Араагүй байлгүй. Өдөр дөрөв цагтаа байхад цүнх дөрөв мөнгө барай гаралт биш би дээрээс шидий. Чи доошоо мэдв. Босвол. Хөрөөж цооту сапак. Эрүүчүүд ба. Цүнхээ нуугаач. Зэвсэгтэй цүнхээ нуугаач. Хөрөөж. Хурдаач. Аюу. Бас юу ээ? Гадаа Маниколия 2500-да бензин аваад ирээд хүлээж байхад баахан цагдаа нар ирснээс болоод дотроо амар төсөөлнө. За тэгээд Маниколия нөгөө тулгаагийн хилсэн цагт
заасан газар нь нөгөө унгаасан мөнгийг авах гээд очиндоо тэгсэн нэг юм болно. Оо, тавьчих шнэ. Оо. За тэгээд тулгаагийн хэлснийг бодоод Колё маань байж байтал хажуугаар нэмлэгийн машин, цагдаагийн машин зөрнөө. Колёч буудал цаан дунд нөхдүүдэд нь муу юм болж дээ гэж бодоод ганцаараа яваад өгнө. Гүнэнтэй ямар юмных нь буудалцсан бахавт минь 3-ын холион бадангаас болоод цагдаа нар баривчлаад цагдаагийн газар руу марш. За тэгээд цагдаагийн газарт. Энэ чиний төрөв мөн үү? Тийм. Хэдэн төгрөг байгаа юм даа тэгээд? 30,000. Мөн байж? Гялба. Би шинэ програм авах гэж юм аа. Би энд ихнээс эргэлзээд байсан юм аа. Надлаа. Юу ч байхгүй шүү. Хөшөө. Бид нар наасан төлбөрөөр гараа авчуулдаг юм уу? Програмны мөнгө штэ. За чи одоо төрийн цагтаа зодчоод өчнөдөө домроод байгаа юм бэ? Эндээс чи авлаа мэдүү? Надад дараа нь өх юм уу? Чи дугуй чи заа юу? Хөшөө. Цаар ярьж болох уу? За нэг л ярина шүү. байж би яригдах. Чи зүгээр. Ярьж. Байна уу? Номер 3. Толгой байна. Чи дүүргийн жүлхээс ирээд би дурыг аваад хач. Энэ бүдийг харгалцаа. Тий. За хурдлаарай. За. Мань 3-ыг түр саатуулахаас гарч ирэхэд Колё гадаа ганган машин, гадаад паспорт, цүнх дүүрэн доллартай хүлээж байх нь тэр. За тэгэд нөхдүүд машинтайгаа явсаар хотоос зайдуу замаас хол нэг газар ирж зогслоо. Хөш. Наач юмгүй. Чи ганцаар орсон. Юу болоод байгаа юм бэ? Би та нарыг унагсан мөнгийг авсан шүү дээ. Монгол улсын хилээр Каракас улсын хоёр иргэн их хэмжээний хаяг хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад саатуулгдлаа. Шабалтын явцад Монголын томоохон би өгнө унгаагүй дээ. Өрн дорн банк болох. Зэрэгтэй цүнхэл. Унагсан шүү дээ. Монгол улсын хилээр Каракас улсын хоёр иргэн их хэмжээний хорт хаягдлыг хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад саатуулгдлаа. Шалгалтын явцад улсын хурлын гишүүн асан Өрн дорн банкны ерөнхий захирал эрдэнэ гүйцэтгэх захирал шоргон нар гадаадын мафиатай хойволон Монголын газар нутаг дээр их хэмжээний химик хорт хаягдлыг нууцаар хаях гэж илэрлээ. Би яхаар авдээ бэ? Авдаа чи. Банкнд нэгжлэг хийхэд эртний үндэс болох 18-19-р зууны үеийн ховор хийдсийн буу зэвсэг олдсон нь эдгээр этгээдүүд контрабандын намиг хийдэг байсан нь тогтогдлоо. Цагдаагийн газраас бидэнд өгсөн мэдээллээр тэдэнд урьдчилгаа болгон өгсөн $1,200,000 Орос руугүй алга бочгоод байгаа гэх бөгөөд гадаадынхан ажиллагаа нуурсныг мэдээд уцаан авсан байж болзошгүй. Ингээд эхлэлээсээ л сүрсэн байсан татар ажиллагаа нь амжилттай болж манай дөрөв баяжсан юм да. Чи нөгөө пулемет яасан? Пулеметийг үү? Далийтэй! За ингээд охин маань эдгэрч уртаас урт үстэй явуулж алдартай шампуны рекламанд авсан юм да. Колё маань хамаатнуудаа хайж улаануудад амьдарч Орос хэлсэрч байгаа. Тулгай маань мэрэгжлээ сольж кино найруулагч болсон. Уг нь Гялбад Макинтошийн лаптоп байсан гэсэн. Цаадах чинь
зориуд ажиллагааг нураах гэж тийм олон новш чирч утсан юм байна л дээ. Энийг харин тэр найзуудаа аавынд оруулахгүй гэсэндээ л гэж цайруулсан юм. Зяйн түрээд 100К спешиалд зориулан бэлтгэсэн татар ажиллагаа киноны тайлбар маань дуусч байна. Ярьж өгсөн тусгай кино маань таалагдсан гэж найдаа. Хэдүүлж тэгээд улам олуула болсоор л байна. Улам олон галзуу кинонууд цаан чин яригдахаар ээлжээ хүлээгээд л байж байна. Дардгуудаа дарж дэмжиж байгаад маш их баярлалдаг шүү. За тэгээд энэхүү киног ярих боломж олгосон Hero Entertainment-д баярлалаа. Бас бидэнтэй хамтран ажилласан Quiz Lab-ийн хамт олонд баярлалаа. За тэгээд дараагийн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.